Сумдаа амьдрах сайхан. Энэхүү одоо хороотыг залуус хороот гэж нэрлэж байгаа. Даш балбар суман дээр бас гандан балбарлан хийд гэж одоо ийм сайхан хийд бас үйл ажиллагаа явуулдаг юм байна. За тэгээд нутгийн одоо сүсгтэн олны хандвар энэхүү хийдийг босгосон гэж байна. Даш балбар сумын орон нутгийг судлах музейн яг үүдэн дээр зогсож байна. За тэгээд Даш балбар сумын бас орон нутгийг судлах музейг бас их сайхан олон үзмэлтэйгээс сонссон. За бүгдээ хамтдаа орж бас сайхан энэхүү сумын хүүхд хүүхдээ сайхан танилцъя. Би тийш хоёр зүйлийг олж үзсэн. Манай сумаас төрөн гарсан Цэвэний Санжаа Соронгон хүү Зоригийн одоо үйлсийг мөнхөлж танхим 2000 онд байгуулсан. За энэ танхимыг байгуулахад оюун гишүүн Зориг сангийн дэмжлэгээр энэ танхимыг тагшуулсан юм аа. За Зориг маань Дэлхийн шатрын холбооны гишүүн, Монголын шатрын холбооны тэргүүн байсан гэдэг утгаар нь шатрын хөлөг дотор ингэж зохиомжилж байршуулсан. За Зориг гэж дүрс бичлэгээр шонхор шувууны байдлаар дүрс бичлэгээр Зориг гэж бичсэн нэрийг. За би Монгол хүний саруул ухаанд итгэдэг гэж хэлсэн үгийг нь өөрийнх нь бичмээр шиж байршуулсан. За энэ Зоригийн тухай л одоо бүх хөөх түүхийг багтаасан зурагт болон бичмэл альбомууд байгаа. За Зоригийн эдэлж хэрэгжилжсэн зүйлээс энд өгсөн энэ шатрын цаг байна. За тэр хэрэгжилжсэн ном нэрийн хуудас сувенир. За энийг оюун гишүүн асар шарш музейд байршуулсан. За Зоригийн өмсөжсэн костюмыг нь бас байршуулсан энд. Зоригийн тухай одоо юу мэдээ гэж хүсэж юм тэр бүхнийг нь байршуулсан байгаа. За Зориг авга ахында сурагч байх үедээ зуны амралтаар ирж авга ахында амардаг байсан. Хонь хариулж өвс хадлан тижээлийг нь бэлтгэж одоо зуны амралтаа өнгөрөөдөг байсан. Одоо энэ 9-р ангид байхдаа ирээд авга ахында амарч явах үеийн зураг байна. Хоньны бэлчээр дээр явж байгаа. Зураг нь байна. Аяр навга хинда банг ирдэг байсан. Аавынхан төрсөн ахынх нь хүүхдүүд бүгд байдаг. За Зоригийн тухай бид мартахгүй гэсэн бас шүлэг зохиогддог. Зоригийг иргэн нууны сургууль дээр Зоригийг иргэн дурсах мөчгээд цуглаан зохион байгуулдаг 10 сарын 2-ны өдөр. За шинэ жилээр Зоригийн нэрмжиг шагнал гардуулдаг. Цэвэр одоо оюуны мэдлэгээр нь уралдуулж нэг сурагчийг шагнадаг. За энэ шагналын санг улсын хурлын гишүүн мөнгөчлөөний зоригт ивент тэтгэдэг. Нэг хүүхдэд 150 мянган төгрөгийн шагнал олгодог. За 2 сард Зоригийн нэрмжит шатрын цомын төлөө тэмцээн явагддаг. Мөн шагналын сан 100 мянган төгрөгийг зоригт гишүүн ивент тэтгэдэг. 4 сарын 20-ны өдөр төрсөн өдрөөр нь Зориг бидний дунд гэсэн нэрийн дор дөрв мөрт шүлэг зохиох хуралдаан зохион явагддаг. Ингээд Зоригийг дурсах юм үйл ажиллагаанууд сургууль дээр явагдаж хэвшсэн. За сургууль маань 2020 онд Зоригийн нэрмжит болсон. Тэр цаг үеэс эхлээд энэ үйл ажиллагаа явагдаж хэвшсэн. За тэгээд Зоригийн танхим музей үзүүлэх юм үйл ажиллагаа явагддаг хүмүүсийн дунд. Их сонирхолтой зургууд бас байдаг юм байна. Одоо жишээлбэл энэ чи одоо Сосроор гавьяатын зураг тий. Одоо энэ 90-ад онд ийм залуу байж тээ. За тэнд бас жагсаал цуглан хийжсэн тийм. Цаана одоо тухайн үеийн одоо формтой одоо цэргийн хүмүүс биш шүү дээ. Энд бас их гоё зураг харагдлаа сая. Энэ бол одоо яг
1990 оны 4 сар гэж байгаа байхгүй. Одоо та бүхэн харж байгаа одоо яг энэ зориг аксны цаана бол одоо Монгол улсын ерөнхийлөгч одоогийн ерөнхийлөгч хэлбэгдэрж явж байгаа жишээний. За ингээ бас зарим одоо та бүхний сайн мэдэх хүмүүс цэл залуу насндаа ингээд 90 оны Сүхбаатарын талбай дээр ингээ явж байжээ. За стил нэг гоё нөгөө урд нь харж байгаагүй нэг хувийн нандин сайхан зургууд байна шүү дээ. Энэ зургуудыг бол ер нь тэр болгон бас хүмүүс мэдхгүй тий. Тэгэхээр энэ Даш Балбар суманд та бүхэн хэрвээ аялж явж байгаад ирэх юм бол бас энэ музейд Даш Балбар сумын одоо орон нутгийн судлах музейгээр орох юм бол энэ тэр 90-ад оны ховор нандин одоо жинхэнэ шижигнсэн сайхан залуучуудын зураг хөргүүлээ гэж яг их хуваараа тий одоо ингээ байдгийм байна. За зэргийн нэрмжит сургууль бас цаг үеэс эхлээд үйл ажиллагаа явагдсан гэж ярьсан тий. 2004 онд зэргийн хөшөө сургуулийн өмнө босгосон. За тэр хөшөөг Дондгийн цэгмэдийн хүү Амгалан, Эренчин Бямбаяугийн ач хүү Дэнзэн дүүн бас дэлгдэн гэж ирж ирсэн. Одоо энэ Дэнзэнгийн зураг энд байж байна. Зэрэг энэ Хөрөлбаатарын инкватор генерал гэх мэт ховор зургууд бий. За энд арчилсан хөдөлгөөн байгуулагдаад тухайн цаг үедээ Дашвалар сумандаа анхудаа ирсэн. Тэр үед нь малгай дээл оёж өгч бэлгэлж ирсэн. Нутгийн ард иргэд. За энэ наадмын талбай дээр бол одоо тухайн үеийн одоо сонин хэвлэлүүдээр бол одоо энэ зориг аксны тухай бол маш их нийтлэлүүд бол тий гарч ирсэн. За энэ бас их гоё зураг байна ингээд. Мөнгөчлөөний зоригт байна. Энэ зоригтой хамт явж байна. 96 оны зураг байна шүү дээ тийм ээ. За ингээд зургийн цомгууд бол маш их бий. Тийм ээ. За энэ шүү. За тэгээ энэ одоо зөв. Сарын 2-нд нас орсон тэр үед нь Сүхбаатарын талбай дээр Дорнод нутгийнхан эмгэнэл илэрхийлж гарын үсгийг үлдээсэн байдаг. За тэгээд энийг нь музейд байршуулсан. Дараа нь энэ музейгээр орсон одоо хэн бүхэн энэ дээр нь бас гарын үсгийг үлдээдэг. Зэргийг иргэн дурсаж маш их харамслаа илэрхийлсэн юм гарын үсгүүд байна. Гарын үсгүүдтэй тоом шиг их гарын үсэг нь одоо хичнээн ч юм одоо гарын үсгээ зурсан юм. Энэ одоо бас хизээ хийсэн хөшөө вэ? Энэ шарилынх нь байх. Шарилынх нь тийм ээ. Тийм. Бас юм чээж хөшөө хийсэн юм тийм. Төв шудангийн өмнө бүтэн хөшөө байдаг тийм. Яг тэрний нэг завгаар манай энд цээж хөшөө босгосон. За энэ Дашвалар сумаас төрөн гарсан алдартай суудангуудын танхим. За энэ танхимд төр нийгмийн зүтгэлтэнгүүд, сайдууд, улсын хурлын гишүүд байна. За энэ баруун хойд хэсэгт байна. Майдар сайд, Дамжин сайд, Дулмаа сайд, Санжаа сүрэн сайд, Зэргийн аав, Лувсан сайд, Бархантай сайд. За Дагуусар ингээд улсын хурлын гишүүн, Зэрэг оюун нэг гэр бүлийн одоо 3 хүн байж байна. За энэ хоёр дайнд оролцсон Ахмад дайчт маань байна. Нэрсэн энд бичигдсэн. За энэ Эрдэмтэн судлаачд маань байна. Эрдмийн цол хамгаалсан доктор профессорууд байна. За энэ цэргийн болон тагнуулын төв газар ажиллаж исэн нэ цэргийн алдартангууд байна. Долдор бүхэл цол хэрэгэм хүртсэн юм алдартангууд байдаг. Энэ одоо манай Пара Олимпиар Баатар жуугаан одоо бас болно шүү. Аав нь Монгол улсын начин даваагийн дамбад ондоггүй. Одоо яг энэ Дашвалар сумын төрсэн аав нь. Дашвалар сумынхаа баруун хойд хойморт төрсэн ийм алдар суутай хүмүүс. За бас урлаг соёлынх нь бас байна тийм ээ. Энэ спортын алдартангууд энэ сур харваанаар улсын мэрэгэн болсон маш олон хүмүүс байдаг. Бас танаа одоо сумаас бол маш олон улсын мэрэгэн байдаг юм биш үү? Сур харваа одоо хойч үе бэлтгэж байгаа ийм алдартангууд олон бий. За ардын журагчин Дэмбэрлийн жаргал сайхан гоё зураг хөрвөө уран бүтээлийнх нь зурагтай. Энэ жаргал сонгоо бас танаа нутгийнх уу? За бас л манай энэ баруун хойд хаймарт төрж мэдлсэн ийм хүн байгаа. За энэ соёл урлагийн алдартангууд. За төрийн шагналт ардын зурагч гэлгийн удангой байна.
За энэ ардын жүжигчин Дэмбэрлэн жаргал сайхангүй төрсөн ах нь дугрын домдог гавьяач жүжигчин. За энэ хоёр дарь гэдэг айлаас гараад хоёр өөр хамаатан айлдаа өрчлүүлсэн ийм учиртай. 90 он хүртэл цаг уурын гавьяат ганцхан хүн байсан гэдэг. Тэр нь манай Дашвар сумын иргэн Ширнингийн цэрэнд орж гэх хүн байна. За манай Жамсрангийн лодой гэдэг нэг зохиолчтой дайн арманаар хүмүүс санддаггүй тийм ээ. За энэ ТV9-ийн телевизд ажилладаг Баян дэлгэрийн Донруугай соёлын гавьяа цэцгэлтэн болсон. За гэх мэт ингээд манай соёл урлагийн алдарт байна. За энэ ардын вестнгууд байна. Монгол улсын тэргүүний ардын вестэн цал хүртсэн вестнгууд байна. Одоо өшөө дээр нэмэгдсэн байгаа. За энэ бусад салбарын алдарт маань байна. Инженерүүд болон хөдөө аж ахуйн салбарын алдарт гавьяат нэгдэлчин байдаг юм гэж. За энд 4 удаа Монгол улсын авраг хатанцлааны одоо цол хүрчээсэн юм бүхлөтөн баг байсан. 4 жил дараалан тэр хатанцлааны ахлагч нь Авдынгийн төмөр утгын шхан байна. За энэ хөдөө аж ахуйн одоо мал аж ахуйд одоо алдарт цугаа мандуулсан улсын сайн малчин, авраг сайлчин ийм улсууд маань байна. За боловсролын тэргүүний ажилтнууд. За манай сумаас төрөн гарсан боловсролын тэргүүний ажилтан 70 гаруй байдаг. За энэ нөхөж одоо зургийг байршуулах гэж зайлуулдаг гэдэг юм. За тэр боловсролын одоо алдарт анхадагчд байна. Анхны захирал зөвхөн доршхонд дээр дунд нь авалц хошуу байгуулагдсан цагаас эхлээд багшилж ирсэн жигмэдийн дэлэг дорж гэдэг энэ анхны багш байна. За энэ Жамьянгийн Ядамбуй гэдэг анхны багш байна. За нөгөө Жалсангийн Жамс буюу Холхор Жамс гэдэг анхны тэргүүний ажилтан багш маань байна. За Монгол улсын Монгол хэлний олимпиадын Мас олимпиадад 13 удаа шавнараа анги олимпиадаар нь оролцуулж исэн. Бүдгийн Лувсан Сэрэн байна. Улсад одоо эхний 3 байрыг эзэлж исэн юм алдартай. За Монгол өшгийн одоо алдартай Цэдвийн Цэрэн Даш гэдэг багш байна. За математикаар олон жил багшилсан гавьяат багш Балжины жаргал. За хамгийн олон жил захирлаар ажилласан Жамблын Жимчүү 13 жил сургуулийнхаа захирлаар ажилласан. За 10 жил захирлаар ажилласан Баян дэлгэрийн Мэдрээ байна. За Жамин Жамсын Яндан Жамс энэ хоёр 10 жил сургуулийн захирлаар ажилласан. Одоо энэ сумын засаг дарга маань. Одоогийн засаг дарга. За ингээ боловсролд манай багш нар бол маш их өөрөөр арилтай улстай нэрээ мандуулж ирсэн юм сайхан үйлстэй. За энэ уран бүтээлүүд байна, номнууд. Шүзэндээ би. За төрийн шагналт ардын зурааш гэлгийн одонгой тусдаа би даасан танхим. За гэлгийн одонгой ажлын дараа гэдэг зургаараа төрийн шагнал хүртсэн. Ажлын дараа гэдэг зургийг их зураг нь улсын төв музейд байдаг. За энэ зургийг 8 жил урлан бүтээсэн гэдэг. Энэ улс голын одоо дунд арал энэ хойморт арал байсан тэнд зурсан гэдэг их ичүүдээ. За энэ хүмүүс бүгдээрээ улс нутгийн одоо бодит хүмүүс улсын одоо малч. Намрын бодит зураг биш тий. Намрын хадлангийн цаг үе. За энэ зургийг одоо бүтээсэн юм гавьяатай. Энэ зураг бол үнэхээр алдартай зураг шүү дээ. За энэ мундаг зураачийн маань дурсан ээж нь Сэвжид тухайн хөрөг зураг байна. Ер нь одон зурааш Москва хотын Сюрковын нэрэмжит уран зургийн академиг төгсгсөн ийм мундаг боловсралтай хүн. За энэ сургуулийг төгсөхдөө хүрийг чөлөөсөн гэдэг зургаараа диплом хамгаалсан. За тэр олон хүний одоо нүүр царай, дотоод дүр сэтгэлийн илрэл болсон дүр төрхийг гаргаж чадсанараа их мундаг одоо үнэлэгдэжсэн хөрөг зургийн гарамгай майстер гэж үнэлэгдэжсэн ийм алдартай зураач юм аа. За одон зурааш энэ ажлын багш зэмсгээрээ одоо бүх уран бүтээлүүд төрөвжсэн юм. За энэ ажлын дараа зураг бүтээсэн палитр нь байна. Энэ үхэн хэсэг. За өөрөө их шатар тоглохоо битэй гэрэл зураг авдаг сонирхолтой өөрийнх нь бас хөдөлж хэрэгжилжсэн зүйлүүдийг нь нас урсныхан дараа
үр хөвгүүд музейдээ дурсгасан. 1996 онд сурсан. За энэ малгай бүс дээлийг нь музейдээ бас дурсгасан. За 1964 онд төрийн тэргүүн Цэдэн Балгай Дашвалуур суманд айлчилсан. За энэ фото зураг шүү дээ. Энэ фото зургаас судлуур зургийг Ахмад нэгдэлчин энэ хоёр хүнтэй зургийг нь татаж 1979 онд зурж бүтээсэн. Ингээд музейд дурссан. Энэ Санкайгийн чойшгма цэвгийн жамц гэдэг юм Ахмад хоёр хүнтэй зургийг нь зурсан байна. Музейн анхны эрхлэгч Гончгийн Жамцран гэдэг хүний зургийг 1965 онд анхны 40 жилийн ойгоор зурсан байна. Энэ зур ааш нутагт аяар. За энэ бага энгийн багш алдартай багш Намсрын жаргал гэдэг багшийн маань хөрөг байна. Бас 65 онд зурсан. За одонгой амьд сүрэн байхдаа өөрийнхөө энэ олон уран бүтээл туурвсан баруун гараа гипсээр хийж музейдээ байгуулсан. За энэ одоо уран сайхан хүний гар бол ийм их гоё гартай юм байжээ. Ингээ харахад бол ерөөсөө яг өөрийнх нь одоо гарны хив биш. Өөрийн тийм ээ. хийж өгсөн. За одонгой сур харуулдаг сур харуулах их хой бит бюродууд ер нь хэсэг үлгээрээ сур их харуулдаг байсан. Тэгээд яг уран бүтээл хийж байгаа үедээ бол гар өвдөр нэг сур харуулдаг байсан гэж. Зөв. За энэ ээж нь шаглаж оёхтой их уран сайхан ээж байсан. Тэгээ. За энэ өөрийнхөө хөргийг өөрөө зурсан. Хөрөг зураг нь байна. За тухайн үед ардын хурлын диктат буюу одоогийнхоор улсын хурлын гишүүнээр 2-3 удаа сонгогдож исэн гэдэг. За энэ бүх хэрэгжилжсэн эдлүүд нь байна. За энэ ажлын дараа гэдэг зургийн үргэлжлэл зураг гэдэг энэ зургийг. За бэрät мөнгө хадлангаа авч дуусаад ийм том нуруу хийгээд одоо ажлаа ийм том өвлийнхөө одоо бүх бэлтгэлийг хангачаад ажил дуусч одоо баяр цагтай ажлаасаа бууж байгаа байдал. 85 оны зураг үү? Тийм 85 онд Дашвалуур сумын 60 жилийн ой болсон. Тэр үед зурж дурсгасан байна. За тэгээд бас усан будгаар бол бас их олон тийм зурсан байт юм шүү дээ. Одоо та бүхэн харж байна. Усан будгаар бас их гоё юмсэг одоо зургуудыг бол зурж исэн байна. Их олон төрлөөр зурдаг хүн байж дээ тийм ээ. Монгол орныхоо байгалийн үндэсний газар эрдэнэ одоо төг дурсгалын газрууд болон гадаад орноор маш их аялж уран бүтээл тойрвсон гэдэг. Энэ өөр хүний зурсан зураг. Анхны уран бүтээлийнх нь нэг гэдэг. Энийг холоос харсан хүмүүсийг бодит зураг шиг харагдаж байна гэдэг. Энэ зургийг их гайхширдаг. За энэ байгалийг зурхтаа энэ сандал авч явж исэн гэдэг өндөр ном болгодог. Авч явахад авсаархан. Зураг зурхаас гадна сэлвэр хийдэг байсан байна. Бухын сэлвэр. За энэ гэр бүлийнх нь хүн дорн говийн бүсгүй. За ястаа гоё юм байна. Ерөөсөө бас танаа энэ Дашбалбар сумын орон нутгийн судлах музей маань үзэх юм ихтэй. Үнэхээр бас тэр болгон энэ тэнд байгаад байдгүй ховор найндан үзмөр зураг за маш олон зүйлс байд юм байна. Ингээд манай үзэгчд маань хэрвээ та бүхэн Дорнот аймгийн Дашбалбар сумаар аялан ирсэн бол одоо энэхүү сайхан орон нутгийн судлах музейг бас өөрийнхөө биеэр үзээд сонирхоод ингээд энэ ойроос энэ болныг харна гэдэг бол маш их сайхан мэдрэмж болон их сайхан зүйлийг бол олж мэдрэх юм байна. Тэгээд бас энэ сайхан музейгээ танилцуулсан манай одоо соёлын төвийн эрхлэгчтэй бас их баярлж байна. Тэгээд би бас энэ тэнд маш олон газар явсан цаг танаа энэ музей шиг бас музейтэй тааралдж байсангүй бас үзээгүй хараагүй олон сайхан зүйлээ бол сайхан олж харж мэдэрлээ. Их сайхан байна. Энэ одон зураачин зураг танхим маань багтаагүй үлдсэн зургууд маш их бий. Уран бүтээлийнх нь бас зарим төлөөллүүд л энд байна шүү дээ.
харж үзэж байгаагүй олон сайхан зургууд байна. Тэгэхээр гайхалтай мундаг авиастай хүн байжээ. За энэ ч бас их алдартай зураг шүү дээ. Төвийн нэрмжит уран зургийн академи төгсөхдөө энэ зураг хүрээгшүүлүүлсэн гэдэг зураг. Энэ зургаар зурж одоо диплом хамгаалсан. Энэ зураг бол бас их одоо хуучин социализм үеийн маш олон ном зохиол төр бол энэ зураг бол маш их байдаг гэсэн тий. Энэ зураг одоо их зураг нь улсын төв музейд байдаг. За энэ Сөрхөв нэрмжит уран зургийн академид сурчээсэн төгсөх үеийнх нь энэ Чултамгойтой хамт сурсан. Энэ одонгой өөрөө байна. 51 он. 2 Монгол төгссөн. 51 оны зураг байна. За энэ багшийн дэд сургуулийн дэргэд зургийн ангийг өөрөө санаачилж анхудаа нээсэн. Анхны шавнар нь арга өөртөө найралцах хүмүүс байна. Тийм бай. Тэгээ олон удаа уран бүтээлийн үсгэлэн гаргаж ирсэн. За энэ залуу үеийнх нь тариалангийн талбай дээр гэдэг зургийг зурж бүтээж явах үеийнх нь зураг байна. Бүгд Монгол ард улсын ардын зураач төрийн шагналт гэлгийн одон гэж одоо ийм агуу хүн байжээ. За энэ гэлгийн одонгой маань Дашварсан мяха баруун хойд хойморт Бухын өндөр гэдэг газар төрсөн. За 1987 оны 100 өөрийнхөө төрсэн тоонд буюу нутгийнхаа байгалийн үндэслэлд газруудыг зурах гэж ирсэн. За тухайн үеийн зурсан зургаас их наанги гэдэг зураг нь байдаг. За Бухын өндөр гэдэг зургийг бас зурсан. Тэр зураг нь өөрт нь байдаг гэсэн энд ирээгүй байгаа. Олон одоо байгалийн сайхан үндэслэлд газрыг зураад явсан юм аа. За баярлалаа. Тэгээд маш олон сайхан зургууд байна. Монгол орн болон гадаадын маш олон оронд очиж бас зураг зурсан. Энэ одоо жишээл Мэлхий хад гэдэг одоо тэрэлжд байдаг Мэлхий хадыг одоо 1994 онд одонгой тэр хаваар явжгаад Мэлхий хадыг хүртэл зурчихсан байна. Тэгэхээр бол одоо хаа сайгуул энэ одонгой бол явж маш олон бүтээлийг төөрөвж исэн юм байна. Баян Мөлгийн аймгийн хар хошуу гэдэг газар. За баярлалаа ихч минь. Тэгээд бас нэлээд олон сайхан үзмэрийг та бас манай үзэгчид үзүүллээ. Үнэхээр сайхан үзийтэй байдаг юм байна. Манай Даш Балбар сум маань. За нэвтрүүлэг маань цааш үргэлжилж байна. Сумдаа амьдрах сайхан. Даш Балбар сумаас баруун хойшоо 3 км яваад нэг сайхан газар бас нээгдэж байгаа юм байна. Даш Балбараас хойшоо 30 км яваад нэгэн сайхан улаг аршаан дээр ирлээ. Яг нөгөө Кока Крутно яг нэг юу гэдэг чинь яг тэр шиг нүгээр авчихсан. Даш Балбар сумаас чанга хойшоо 46 км-с оршдог. Нэгэн сайхан одоо Бурят айлд бас хүрэлцэн гэрлээ. Сумдаа амьдрах сайхан.